Чикагоос мэдчилж байна. Энэ бол Erica, Greens Erica. За Америкт амьдрал ямар байна даа гэж асууж байна уу? За яг уу зүгээр амьдраад иж болж байна. За би ч 5 сарын 14-нд ирсэн тийм үү. Тэгээд Нью-Йоркод 7 онцоод бол дараа нь Чикагод ирэх зорилготой ирсэн чинь Чикаго биш. Чикагогийн мужаасаа ер нь нэлийн Чикагоос нэлийн зайтай Спрингфилд гэдэг мужид хүрээд ирчихсэн байсан заяа. Ирчихсэн байсан гэж угаасаа тэнд би ажиллаар ирсэн байхгүй. Тэгээд тэр нь нэлийн зайтай болохоор бараг ингээд Чикаго руу явах гэхээр л бараг залхуу өрөөд явмааргүй санагддаг тийм заяа. Тэгээд тэр нь болохоор 4 цагийн зайтай машинаар яваад штэ. Машинаар явах 4 цагийн зайтай тэгээд тэндээ нэг 7 байна уу 8 хоноод 9 бараг 9 хонсон юм байна шүү. Тэгээд тэндээсээ яг энэ хажуу талынх нь хот болох St. Louis гэж заяа. Чикагогийн ер нь хажуу талын хот заяа. Тэр хоттойгоо илүү ойрхон байсан байхгүй. Тэгээд тэр хот руу хурж ирээд одоо би яг ингээд өнөөдөртөө 4 хоног чинь. Бол нь өнөөдөр би Чикаго явъя гэж бодсон боловч Чикаго руу өнөөдрийн трейний юу үнэхээр байсангүй. 2 удаа л явд юм байна. 2:50-аас болон 5-аас өдрийн цагт нь. Тэгээд тэр хоёрын нь хоёулаа sold out болцоос болохоор би бүх ачаагаа бэлдээд явах гээд очсон боловч явж чадаагүй. За тэгээд маргааш өглөөний 6 цагийн трейний авсан байгаа. Тэгээд маргааш өглөө бүгдээрээ Чикаго явах болно. Тэгээд би ч энд ирээд ер нь бол жоохон амарсан юм байна. Нэгдүгээр өдрөө тэгж гараад ер нь бол энд болохоор St. Louis гэдэг энэ хотод нэрээд ер нь бол амраад байж байна. Бол н ажил хайсан л та гэтээ олдоогүй. Өчтөр хайгаагүй, ер нь бол хайгаагүй юм шүү. Тэгээд жоохон амралтын байдалтай. Тэгээд Чикаго, Нью-Йорк гэдэг шиг иймэрхүү том хотуудын төвөөр л ингээд ер нь бол ингээд амьдрал буцлаад ингээд том гой барилгууд байгаад ийм тийм байгаа болохоос биш. Ер нь бол Америкийн завх хэсгээрээ бол зөө ер нь лагер шиг мэдрэгдэж байна. Яг л лагер. Ингээд нэг амралт зугаалгандаа гарсан юм шиг тий. Нэг тийм лагерт гарсан шиг мэдрэмж энэ зөө. Тэгээ ингээд амар эргчлөлтөө бас ингээд бүр үнэхээр эргчлөлтөө болсон шүү дээ. Би яг Нью-Йоркод байхдаа миний бодож ирсэн шиг биш байсан байхгүй юу? Яг хүлээл тавиад хүлээлтээс доогуур байна гэдгийг би жоохон мэдчихсэн ч гэсэн ер нь тийм байна гэж бодоогүй. Амар homeless гэдэг. Тэгээ трейнер нь амар бохор байсан болохоор надад жоохон тийм санагдсан. Тэгээд Нью-Йоркод болохоор би яг цэвэр цагаан ярьснуудыг харах гэсэн чи ерөөсөө харагдахгүй байгаадсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чи хүмүүс болохоор хар цагааных нь зааг нь ийм заагаараа ялгаатай болохоор цагаанууд нь зөвхөн өдрийн цагаар ингээд хурж ажиллачаад оройн цагаар нь ингээд гэрлэгөө шууд машинаараа харьцдаг болохоор ингээд харагдахгүй байгаамаа гэдэгсэн байхгүй юу? Тийм болохоор уулзалтаагүй байх. Тэгэд яг энэ Springfield болон St. Louis гэдэг энэ хотод нь ирэхэд бол цагаан штат нь ер нь харагдаж байгаа байхгүй. Тэгээд амар ч гэж хэлэх нь хаашаа. Тэгээд ер нь бол их хөвчлэн нийтээр нь харах юм бол жоохон тарган талдаа, жоохон бүдүүн, нэралэг. Тэгээд яагаад вэ гэсэн чинь эднэрийн идж байгаа юм нь угаасаа тийм юм байна. Хүүхдүүд бид нэг жоохон тийм өөрөө яг Америкийн идэх зуршил нь бол яг надад тааж байгаа байхгүй. Би өөрөө нэг тийм чихэрлэг юм дуртай, тийм фаст фуд дуртай юм тийм. Тэгээд яг тэрийг харахаар хэрвээ би тэгээд идэх юм бол ер нь Америкчууд шиг л болох юм байна гэдэг жоохон ухаарсан. Тэгээд хятад болон солонгос болохоор ингээд ногоо идээд байсан. Хэрнээ ингээд тэд нар чинь амар дэжгүй урт насалж маслаад амар ирүүл би чирэг мэрэг тэгж амьддаг байхгүй. Тэгээд яг Америкчууд шиг ингэж амьдах юм бол жоохон тархалах юм байна гэдэг ойлгосон. Тэгэл өөр чи юу яриа гэж бодож байлаа. Тэгээд маргааш Чикагод амжиж очих юм бол тэр юуг X дүүцийн нэг тоглолт болох юм байлээ. Би X дүүцийн тоглолтыг Монголдоо ч үзээгүй болохоор бүр Америкт дэж Чикагод үзэх юм бол надад бол гоё санагдаж байна. Тэгээ амжуул штэ. Тэгээд сүүлийн үед ер нь толгойд амар олон бодол эргэлдээд байгаа болохоор ер нь бол яг нэг жоохон нэг тийм хөдөө байгаа зүгээр ингээд стресс юм уу депресснес болж нэг тийм байж магадгүй заяа. Өөр чинь юу хэлчихлээ. Тэгээд Америкт одоо ийм хөдөө хотын зах хэсгээрээ ийм хөдөө лагер шиг байгаа шүү дээ. Надад ийм байвал би үнэхээр залхуу байх юм байна.
би үнэхээр залхуу юм байна. Яагаад гэхээр би өөрөө ингэ тийм бужигнсан юмд байсараа сурчсан. Тэгээд хөдөө гэхээс илүү би хот тал руугаа дуртай байхгүй. Хөдөө гарахаар хүн чинь амрах гэж гардаг тийм үү. Нэг жоохон тийм сэтгэлгээгээр нэг жоохон амрах гад байгаа юм шиг нэг тийм юм филинг өгөөд байна. Тэгээ хотод бол ингээд өөр штэ. Нэг жоохон бужигнсан олон дотор ингээл явж явах юм тий. Нэг тиймэрхүү дөө. Тэгээд уул нэндээ гоё амьдармаар байгаа боловч яг яах үгүйг нь би бол мэдэхгүй байна. Тэгээд энэ нь яг мэдэхгүй байна гэдэг нь яг миний энэ олон бодлоноос болоод би мэдэхгүй байгаа байхгүй. Амар олон бодол байгаа болохоор энэ бодол нь яах вэ, их үү, ингэхүү, тэгхгүй гэсээр бол за бэлбэл гэл. Хүнд юу нэг хаалга хаагтаар нөгөө хаалга нь нэгдчихэдэг. Хүнд нэг боломж биш хоёр боломж байж байдаг. Тэгээ хүнд сонголтууд маш олон байдаг болохоор тэднээс яг аль нь зөв бэ гэдэг би ингээд барьж авч чадахгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор толгой амар гашилж ингээд бодол дарагдчихэв. Тэгээ шууд явчих гэхээр бас нэг явж болохгүй заяа. Ягаад гэвэл би эрэхтэй би уул нэг гадаад надад явахтай ингээ хүн би явлаа энэ тэрэг гэж хэлдэг заяа. Тэгээ нөгөө сүүлд төрсөн өдрөө нөгөө нэг солонгос хичээндээ байхдаа хийхэд нөгөө манай үеэлэгч хамаатандаа хийлгэл гэдэгсэн аахгүй. Тэгэхээр би хэлэхгүй яах вэ гэж бодож байсан болохоор тэгээ хажуу талын хүн хийлгэл гэсэн болохоор за тэгвэл хэлчихье гэж одоо хэлчихсэн. Тийм болохоор ингээ шууд Монголдо очих ч юм уу тэгээд өөр тийшээ явж мохор наад нэг жоохон темпэн санагдаад байгаа болохоор эндээ нэг жоохон байж гэсэн нэг тийм бодол бол байна. Тийм. Тэгээ ер нь бол сүүлд ингээ жоохон жин нэмээд байгаа. Ингээ харах юм бол ингээ хацар ингээ жоохон том байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор яг би сүүлд солонгос тахта Excel би болон Rejuraan хийлгэсэн байхгүй. Тэрнээс болоод нөгөө унтсан арьс эднэр ингээ жоохон чангараа тий жоохон суларсан байсан арьс эднэр төлжөөд ингээ дээшлээд ингээ хацар юм бондгор юм шиг болчихоо айлсэл тарлаад юм бондгор болчихсон уу гэдэг би бол мэдэхгүй. Гэтэ яг тэр хоёр ингээ зэрэг тавцсан байхгүй. Яг тэр тариагаа хийлгэснээс хойш би нэлээд хиддэг болоод тэгээ ингээ жоохон тарлаад эхэлсэн болохоор яг аль нь гэдэг мэдэхгүй. Гэтэл ер нь одоо ч гэсэн тараалж байгаа. Энэ Америк солонгос би бас таргалаа нэг 2 3 ил нэмсэн байсан. За гэж байжсэн чинь яг тэр хилнээсээ одоо би чинь яг маргааш болох юм бол яг 20 хоног заяа. Өнөөдөр 5 сарын 2-14 3-7 хоног ч байгаа байхгүй. Бараг л 20 хоног гэсэн. Тэгэхээр яг тэр хугацаанд би бас нэг хөрхөн 3 хилмэл 3-4 хил ч юм нэмсэн байгаа байхгүй. Бас амар. Би гэхдээ яг порт сорл таргалаад байгаа чинь хэдэл таргалаад байгаа шиг. За тэр яах вэ? За нэг иймэрхүү амьдрал нэг иймэрхүү. Тэрнээс зүгээр Америк зүгээр үнэхээр зах зээл үнэхээр нээлттэй чи юу хийж чадна яг чиний хөдөлмөрийг үнэлээд бүр үнэхээр амарч байх юм байна. Мөнгө төгрөгтэй байх юм бол гоё бизнес хийгээд тэрийг бүр ингээд алаад талаад ингэж байж чадах юм байна. Мөнгө төгрөггүй байсан ч гэсэн чи ингээд зүгээр өдрөө өнгөрөөгөөд зүгээр амьдраад яваад байж бас болох юм байна. Ер нь бол энэ бол чиний чадвар юм байна л да. Би бол тэгж л бодлоо. Тэгээ уул нь гоё блог хийн ингээд гоё бичлэгнүүд ингээд хийгээд авсан байсан бол ч миний утасны багтаамж дүрээд тэгээ ер нь бол хийн устчихсан. Тэглээж угаасаа нөгөө фильтр байсан болохоор нэг жоохон царай мутаа харагдсан. Тэгэл устчихсан да. Тэгэл бичлэг энэ төр хийгээгүй. Энэ гэсэн фильтргүй болохоор би бараг устгаж магадгүй. Тэгээд ингээ хийнгүүтлээ шууд апплайд хийгээд утаснасаа ингээд арилгачдаг бол надад амар аахгүй. Гэтэ энэ үсний ингээд доод мотл ингээд амар гоё яагаад байгаа зүнараа. Одоо энэ бол би зүгээр шулуун болгож л энд үтсэн. Тэгээ нүзүр нь одоо ийм гоё байгаад байгаа хэрнээ. Наараа уг нь ийм новшин. Уг нь ингэж новшроод байгаа. Ингэж хажуу тишээ болгосон чи ингэсэн чи ер нь энэ наараа ингэсэн ч заяа. Энэ талаараа ирүүлсэн чи ер нь уг нь амар новшин байгаад байгаа. Тэгээд ер нь солонгосоос гарахад л ийм болсон байсан. Тэгээд ирээд уулын би гоё шампан авсан, амжруулагч авсан. Тэгээд нэг нь юу байлаа? Тас маск авсан, өсний маск авсан. Тэгээд тэрийг хэрэглээд бол өсний ингээ үзүүрүүд нь гоё байгаа юм нэ. Уг нь ингээд ийм муухай байгаа. Тэгээд бас хагтаад байх шиг байсан. Тэгээд тэрийг яаж болох нь мэдэхгүй л уул нь гоё юм авсан юм байгаа шүү. Тэрийг хэрэглээд ингээ өсний үзүүр нь ийм гоё байгаа. Дараа хэр баргийн хүнд байхгүй багахаар хүсүүгээ зүтэй. Ингээд ирүүл гэж боддоо тэгээд даач уг нь ингэж навшраад байна. Даад би ч ямар орж ирэх юм штэ. Эрдэ имэрэл гэж тэгээд
Энэ болохоор одоо миний байрлаж байгаа өрөө байна. Bye.